Манай нэг найз хичээл дээр янзаг гэдэг бичээ авчираад уг нэг авчиж болохгүй л байсан л да. Тэгээс хүн ингээд цэцэлгээс өгдөг хоолуудыг бидний идэх хэрэгтэй шүү дээ. Би бол нэг тийм чихэр жимс иддэггүй хөхт байсан. Аав ээж над чихэр авч өгөх дурггүй битгээ зөвхөн мах, гурил, сүү, будаа тэгээд авс. Бидний иддэг зүйл бол энэ л байсан. Тэгээд яг миний найз эсвэлгийнхаа анги дээр бичээ авчихаар нь ёо энэ бичээнийг агуудаа амсч үзэх боломж олдлоо штэ. Би агуудаа бичээ амсч үзэх гээд авир баярлчихсан байхгүй юу. Тэр ангийн нэг болонд очиод тоглож байгаа юм шиг царай гаргаад яг өндөө манер бичээнээ задлж исэн цай. Нууцаар авчихсан юм а задлж исэн. Тэгээд задлал ингээд дөрвөлжин бичээр гадар тий. Надаа харуулаад ёо наад ямар гоё гэж байна. Наад яа бичээ ихэр одоо гоё амттай юм байх та тий гээд. Тэгэл тэр эхний бичээнээ өөрөө идтий. Би аар суугаад ванда ямар гоё юу? Гоё юу? Ямар шоэн хамгийн хэцүү зэ би багаасаа хүртэл тийм нэрлэх байсан байхгүй. Би багтаа хүртэл найзаасаа бичээний амсчий гэж гуйж чадахгүй байсан байгаа байхгүй. Амар гонигтай. Би одоо хүртэл ингээд хүмүүсээс янз бүрийн ингээд тусламж устгахаар нэрлэхээ чаддаг үзэ. Би баг гудамжинд талтэрч унаад өвдгөө ингээд шалбалж малдлаа. Тэнгүүдээ ингээд нэлээд гэмцсэн байх үед хүн ирээд туслах ангууд наа яах би ганчаад нөө би зүгээртэй харах би зүгүүр шүү дээ. Би ухаас ирүүн ингээд те. Гэрш магадгүй. За манай найз тэгээ бичээний ийдсэн. Эхний бичээний ийдсэн. Нэгүүдээ манер 2 дахь бичээний гаргаж ирсэн. Би тэгээд бас хүүхэд ч тийм хүүхдээ бичээ горлоо суугаад байгаа байхгүй. Тэнгүүтээ харж байгааг мэдсээр цаад чи ганцаар идчихтий. Мөн хавч чи ганцаар идчихтий. Тэр 2 дахь бичээнэ. Тэнгүүт энэ 3 дахьаас өгөх юм байна да. Манер наваг ингээд дуудаж байгаа бултанд авчирч байгаад надад бичээн байна гэж харуулад ганцаар идчихгүй байлгүүдээ гэж бодож ирсэн. Байл 3 дахь гараад ирсэн цаадч. Бас л идчихсэн. Надад өгөөгүй. Тэгсээр байгаад манай найз цэцэрлэгийн найз 6 бичээнээ зургуул ингэ ийдцээ. Надад харуулсаар байгаа ч тий. Амар муухай. Би ч яг нэрлэхэд асуухгүй байж болно. Өгөр өгч албагүй л тий. Өгч албагүй л дөө ч өөрийнх нь авчирсан бичээ юм чинь тий. За тэгээд манер 6 бичээн ганцаараа ийдсэн. Би хараа суугаад бас. Би бол 6 бичээний ид дуусчвал манай найз босоо явчих тий. Би ингээл болондоо суугаал. Бичээний үрмийг хараал. Би тэр өрнгийг идэг үлдээ. Над тус ингээд те нэр төрвэ штт. Тэгэл бид нар ингээд тоглоо, лүгний цанд орцсон, унтцсан тэгэл ингээд тоглоол байжсэн чинь багш гэрэнтхэн манай найзыг аваад 0 ортыг. Тэгэхээр яасан бол та өөрхий гэж бодоод те 0-оор ингээд шаасан ч харин манай найз мөн авчид бойлжидгийн нэгэн байгаль миний өмнөөс өшөөгм авч өглөө. Манай найзын биений хүртэл ингээд тэ түүний хийсэн үйлдэлийг мэдээд ямар заван үйлдэл хийсэн гэдгийг мэдээд өшөө авч өгч шít миний өмнөөс. Тэгэл би харин баярлалаа. Тийм ээ. Манай найз бөөлж чинь. Мэдгүй нөгөө идэл ингэж бодсон шүү дээ. Би одоо манай найз ингээ бөөлж ивэл би л авдаг. Юм бодохгүй л дээ. Тэгээ юм бодохгүй зүгээр л тоо янда зүгээр надаа ус байна авах уу гэх л баг. Би бол баярлахгүй заа өмнөөс нь. Гэтэ тухайд бол би баярлжсэн. Тим зүр өөдөг та. Ганцаар ийцэн гахаа таруулахгүй гэж. Би бүр тэрийг бодвол. Ёо ээжиг хэлдэг үг яг биэлдэм бэ. Гахаа таргалдгүй юм бэ. Манай найз турхаа л та. Би тэгээ бодсоо. Энэ муу гахаа яг ганцаар ийцэр байгаа таргалаагүй юм бэ. Манай найз тэгээ турхаа байгаа юм бэ. Би ч ганцаараа идээд байвал таргалахгүй юм байна гэж одоо ганцаараа идээд байсан чинь би таргалцсан. Би яг одоо тарган. Тэ. Би одоо л мэдж байгаа байхгүй юу? Бүр яа гэмээр би ажил найзшгаа тэгж гүрийд үзээ. Би найзынхаа нүдэн дээр нь тэгж гүрийж ганцаараа ингээд өөр өөртөө ингээд иддэг үзээ. Би бол ажил найзтайгаа байвал хуваалцсан. Хүн шиг хэрэг чи эсвэл та миний найз бол би бол идэх юм хуваалцсан. Харин чи эсвэл та миний найз байгаад надаа ямаа уулзахгүй бол байгаль миний өмнөөс өшөө авна. За тэгэхээр энэ удаагийн бичлэг ингээд дууслаа. Багийнхаа дурсамжийг хуваалцах гоё байлаа. За тэгээд баярлаа. Баяртай.